Сайн байцгаана уу итгэлийн ах дүүс нараа. За та бүхэн сайхан шинэлцгээсэн үү? Та бүхэндээ сар шинэ мэнд хүргье. Ингээд энэ удаагийн эзний үгийг би та бүхэнтэйгээ дахин хуваалцахыг хүсэж байна. За би шинэ гэрээний Лукийн сайн мэдээ номны 9-р бүлгийн 21-с 27 дугаар ишлэлийг та бүхэндээ уншиж өгье. Лукийн сайн мэдээний 9-р бүлгийн 21-с 27 дугаар ишлэл. За би чангаар уншъя. Харин Есүс энэ тухай тэдэнд хэлж болохгүй хэмээн тэдэнд анхааруулан тушааж хүний хүү олон зовлон эдэлж ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба 3 дахь хоног дээр амьлна гэв. Тэр тэдэнд бүгдд нь хандаж хэн миний араас дагахыг хүснэ тэр хүн өөрийгөө үгүйсгэн өдөр бүр загалмаагаа үрч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийгээ алдна. Харин хэн миний төлөө амиа алдна тэр түүнийгээ аварна. Хүн бүх ертөнцийг олж авсан ч өөрийгөө алдвал ямар ашиг байх вүлээ? Хэн надаас болон миний үгсээс ичнэ? Хүний хүү өөрийн цог жавхлан эцгийн мөн ариун тэнгэрлэгч нарын цог жавхлан дотор ирэхдээ түүнээс ичих болно. Гэвч үннээр би та нарт хэлье. Энд зогсогчдын зарим нь Бурхны хаанчлалыг харах хүртлээр үхлийг амсахгүй гэж айлдваа. Амен. Өнөөдөр би эзний үгийг та бүхэнд загалмаагаа үүрэн Христийг дагцгаая гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Загалмаагаа үүрэн Христийг хамтдаа дагцгаая. Олон жилийн өмнө 2000-ад оны үе шиг санаж байна. Тэгээд хэсэг пастор найзуудтайгаа бизнес эрхэлдэг зарим Христ итгэгч нартай урлаг спортын салбарын итгэгч нар ингээд ирчүүд бид нар нийлээд Гачууртад нэг шөнө 2 өдрийн хэрийн нөхрөлөл хамтдаа хийж яснаа санаж байна. Сайхан хоол хийж идээд эзний үгийг хуваалцсан, бие биенийхээ төлөө залбиран хөл бөмбөг тоглож сайхан цагийг өнгөрөөж байсан. Тэр үеэр бид нар дундаа нэг хизээч мартагдахгүй нэг хөтөлбөрийг зохион хэрэгжүүлж яснаа одоо хэрнэ би сандгийн. Тэр нь юу байсан бэ гэхээр маш урт том бүдүүн шургааг модоор бид нар загалмаа хийгээд нэг нэгээрээ тэр загалмааг бид нар үүрч уулын билүүдөө өгсөж явж исэн байгаа. За бараг л хоорондоо тэмцэлсэн гэж хэлж болно. Ер нь загалмаа үүрээд хэн нь хол явах уу гэдгээ бид нар хоорондоо бараг үзэжсэн гэж болно. За миний хувьд яаж дотох вэ? За мэдээж загалмаа үүрээд үнэхээр уулын билүүдээ бол өгсөж явж үтсэн. Үнэхээр чанга байсан, амаргүй байсан. Одоо яста нөгөө цээжинд цус амтагдана гэдэг шиг л юм болж исэн. За тэгээд чадлынхаа хэрээр хол явсан. За тэгээд буцаад одоо өөрсдийнхөө байрлаж байгаа байрлалгаа загалмаагаа үүрээд яг тэр хэрээрээ буцаад явж ирдэг учраас буцах замаа бас ер нь тооцдог байсан байгаа. Тэгээ ингээд яг загалмааг үүрээд явж хахад нэг талаар махан биеийн дасгал юм шиг ирчүүдийн одоо чаленжтай сайхан нөхөрлөл болж байгаа ч гэсэн нөгөө талаараа бидний аврагч эзэн Есүс Христ бидний төлөө загалмаа үүрээд явж хахад түүнд ямар байсан болоо гэдэг тэр нэг мэдрэмжийг тэр нэг бодлыг бид өөрсдөндөө зурсхан хэмжээнд ч гэсэн одоо авчирч бодож Христийн оронд өөрсдөө тавиад үзэхэд ямар байх болоо гэж бодож ирсэн маань одоо хэрэн сэтгэлээс гардггүй маа. Бидний нүглийн төлөө Есүс Христ загалмаа үүрээд явж хахад ийм шиг үүнээс ч илүү хэцүү байсан бизээ. Бид бол одоо хөтөлбөр олгож үүрээд явж шүү дээ. Харин Есүс Христ тэр загалмаагаа үүрээд эргээд тэр загалмаа дээр өөрөө цовдлогдсон нас орохын тулд алхаж исэн гэж бодохоор сэтгэл зүйн хувьд түүний хувьд ямар их зовлонтой, ямар их шаналлтай байсан болоо гэж бодохоор үнэхээр Христийн загалмаа амаргүй юм аа. Тийм ээ, бидний аврагч эзэн Есүс Христ өөрийнхөө дагалдагчдыг загалмаагаа үүрээд миний араас даг гэж хэлдэг. Өдөр бүр загалмаагаа үүрээд миний араас даг гэж хэлдэг. За мэдээж Есүс Христ энэ үгийг хэлэхдээ биднийг нэг модоор загалмаа хийгээд хаа явсан ч түүнийгээ үүрээд явж явах гэсэн утгаар нь бол хэлээгүй нь ойлгомжтой. Энийг жоохон ямар утгаар хэлсэн юм бэ? Энэ бидний уншсан энэ текстийг унших юм бол хавчлаг зовлонгийн үед ч гэсэн Есүс Христийн нэрээс түүний үгээс түүнд итгэдэг гэдгээсээ ичгүй байж түүний алдрын төлөө хавчлаг дарамт зовлон амссан ч гэсэн энэ итгэлээсээ бууж өгөхгүйгээр явсаар байх гэдэг утгаар нь загалмаагаа үүрэн миний араас дагдаггүй нэгэн миний дагалдагч байж чадахгүй маа гэдэг энэ үгийг эзэн Есүс Христ хэлсэн юм аа. За бүгдээрээ 21 дэх ишлэгийг харъя. 21 дээр ингэж өгүүлжээ. Харин Есүс энэ тухай хинт ч хэлж болохгүй хэмээн тэдэнд анхааруулан тушааж гэж хэлсэн байна. Энэ тухай хинт ч хэлж болохгүй гэж чухам юуг яриад байна вэ?
Үүний өмнөх түүхээс нь харах юм бол эзэн Есүс Христ өөрийн шавь дагалдагч нараас хүмүүс хүний хүүгийн тухай хэн гэж ярьж байна вэ гэж асуусан байдаг. Олон нийтийн дунд зарим хүмүүс Есүс Христийг дахин амьсан Иохан Баптист гэж ярьж байсан. Зарим нь хуучин гэрээний нэгэн иш үзүүлэгч гэж ярьж байсан. Зарим нь бүр Илия иш үзүүлэгч гэж хэлж байсан. Зарим нь Еремья иш үзүүлэгч гэж бас хэлж байсан байна. Хүмүүс таны талаар ингэж ярьж байна, ингэж бодож байна гэдгийг дагалдагч нь хэлсэн. Харин Есүс буцаага тэдрээс өөрөөс нь асуусан. Харин та нар намайг хэн гэж бодож байна вэ гэж асуусан. Гэтэл шавнырын дундаас, дагалдагчдын дундаас, элч нарын дундаас төлөөлөл нь бараг болж Петр Есүс Христийг та бол Христ буюу Бурханаас ирсэн аврагч мөн Бурханы хүү мөн гэж итгэлийн агуу гайхамшигтай өчил тунхаглалыг хийж байсан. Энэ үгийг нь Есүс Христ цаашаа үүнийг та нарт хэн нэгэн хүн махан бие үүнийг та нарт илчилж зааж өгсөнгүй. Үүнийг ариун сүнс та нарт зааж ойлгуулжээ. Тэнгэр дэх эцэг минь өөрөө та нарт зааж ойлгуулсан байна гэж Есүс Христ Петрийг урамшуулан зоригжуулж байсан байна. За ингээд энэ үгийг хэлснийхаа дараа Есүс Христ буцаагаад одоохондоо энэ тухай та нар хинт ч битгий хэлээрэй гэж хэлсэн ба. Өөрөөр хэлбэл Есүсийг Христ гэж Бурханаас илгээгдсэн аврагч гэдгийг одоохондоо хүнд битгий хэлээрэй гэдгийг Есүс хэлсэн ба. Яагаад гэвэл ингэж яригдсанаасаа болж, ингэж нэрлэгдснээсээ болж, Есүс Христ аврагч гэдгээсээ болж тухайн үеийн Юудын ахлагч нар, хуулийн багш нар, мөн ахлах тахилч нарт хавчигдан, зовлон идэлж, нас барж 3 хоногийн дотор дахин амьлах учиртай байсан. Ийм учраас Есүс цаг нь болоогүй байхад одоохондоо энэ тухай та нар хүмүүст битгий хэлээрэй гэж хэлж ирсэн. Яагаад гэвэл энэ юудэчүүдийн хувьд бол үнэхээр эмзэг асуудал байсан. Мэдээж юудэчүүд мянган жилийн турш, 100 жилийн турш тэд Бурхны амлсан, иш үзүүлэгч нараараа дамжуулан амлсан, хуулиндаа амлсан тэрхүү Машиах буюу аврагчийг тэд хүлээж ясна нь үнэн. Тэр аврагч нь ирээд тэднийг улс төрийн хувьд тэднийг аварч чөлөөлнө гэж тэд итгэж байсан. Иймэрхүү төрлийн аврагч нар бол Израилийн түүхэнд бол хуучин гэрээний туршид бол олон 10 удаа төрөн гарч байсан шүү дээ. Гэхдээ тэдний хинэж жинхэнэ төгс аврагч бол байгаагүй. Харин төгс аврагч гэдэг бол хүмүүсийг гим нүглээс нь аварч, нэг мөсөн үхлээс нэг мөсөн сатаны үхлийн гав гинжнээс мултлан аврахаар үрд мөнхийн авралыг өгөхөөр ирэх жинхэнэ аврагчийн тухай Библи өөрөө маш тодорхой өгүүлсэн байсан. Энэ л аврагчийг Израильчууд хүлээж исэн. Харин энэ л аврагч нь үнэндээ Есүс Христ байсан. Харамсалтай нь тухайн үеийн Юудын нийгмийн удирдагч нар, шашны удирдагч нар үүнд үл итгэж Есүс Христэд атаархснаасаа болж түүнийг барьж авч Ромчуудын гарт тушаан тэдний хууль дүрмийн дагуу Есүс Христийг модон загалмаа дээр хадаж алсан байдаг. Ийм юм болно гэдгийг ч Есүс мэдчихсэн. Өөрт нь ийм юм болж байгаа учраас өөрийг нь итгэн дагж байгаа шавнырын ч гэсэн ялгаагүй хавчигдан, дарлагдсан, тодорхой хэмжээнд зовлон шаналл авна, зарим бүр үүний төлөө амиа зориулах хэмжээнд ч гэсэн нөхцөл байдал өрнөнө гэдгийг Есүс бол аль хэзээ мэдж байсан. Тийм учраас Есүс өөрийнхөө шавь дагалдагч нарыг зоригжоолж урамшуулахын тулд цааш нь үргэлжлүүлээд юу гэж хэлсэн бэ гэвэл хүний хүү олон зовлон эдэлж ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба 3 дахь хоног дээрээ амьлан гэв. Тэр тэдэнд бүгдд нь хандаж хэн миний араас дагахыг хүснэ тэр хүн өөрийгөө үгүйсгэн өдөр бүр загалмаагаа үүрч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийгээ алдна, харин хэн миний төлөө амиа алдна тэр түүнийгээ аварна гэж хэлсэн байна. Тэгэхээр Есүс Христийг хүмүүс барьж аваад хавчаад загалмайд цовдлаад алж чадж байгаа юм чинь түүний дагалдагчдыг түүнд итгэж түүний зам өрөөр явагчдыг мөн ялгаагүй хавчин гадуурхаж тэдний заримыг нь алж хядна гэдгийг Есүс Христ мэдчихсэн. Тийм ч учраас та нар үнэхээр миний араас дагмаар байгаа бол надтай адилхан хавчигдахад бэлэн байгаараа гэсэн утгаар нь өөрийнхөө нэгэн адил загалмайг үүрэхэд та нар бэлэн байх ёстой шүү гэж Есүс Христ хэлсэн. Учир нь Есүс Христ бидний өмнө төрүүлж хамгийн анх энэ загалмайг үүрэн Голготын толгороо Есүс алхсан шүү дээ. Харин өнөөдөр бид яг махан биеэрээ загалмайг үүрээд годамжаар алхахгүй байгаа ч гэсэн бид Есүс Христийн нэрээс болж түүнд итгэдгээсээ болж түүний үгийн дагуу амьдрдгаасаа болж түүнийг өөрсдийнхөө итгэл үнэмшлээ борлогож үнэт зүйлээ болгон түүнийг дагсныхаа төлөө бид заримдаа нийгэмдээ адлагдсан, гэр бүлийнхэндээ гадуурхагдан, анд найз нараасаа
доромжлыг авах үе цөөнгүй байдаг, бишгүй байдаг. Үүнийг Есүс Христ мэдчихсэн учраас та нар надад итгэдэг бол, та нар миний араас дагдаг бол, та нар миний дагалдагч нар бол надтай адилхан загалмаагаа үрээд хавчлагыг аваад хавчлагын дотор ч гэсэн итгэлээсээ бууж өгөхгүйгээр цаашаа үргэлжлүүлэн энэ итгэлээрээ явсаар байхад бэлэн байх ёстой шүү гэдэг утгаар нь Есүс энэ үгийг хэлсэн байна. Тийм ч учраас Есүс сая бас хэллээ шүү дээ. Хэн амиа аврахыг хүснэ тэр нь үнэндээ алдна. Харин хэн амиа алдна тэр нь үнэндээ амиа олж авна гэж хэлсэн. Энэ нь яг л загалмайг үүрэх гэсэн утгаар үүнийгээ хэлсэн байгаа. Есүс Христийг дагснаасаа болж, Есүс Христийн нэрийн төлөө үйлчилснээсээ болж, энэхүү сайн мэдээнд итгэж, энэхүү сайн мэдээний төлөө амьдрснаасаа болж хэрвээ чи амиа алдвал чи жинхэнэ амиа олж авах болно. Өөрөөр хэлбэл Бурханаас мөнх амийг чи олж авах болно. Бурханы ивэл өрөөлийг чи хүртэх болно гэдэг утгаар нь хэлсэн. Харин чи амиа хохолоод, айгаад Есүс Христэд итгэгч боловч үүнээс одоо ухран Есүс Христийн нэрнээс, түүний үгнээс ичин Есүс Христийн нэрнээс болж одоо хавчигдгаасаа айн өөрийн одоо амийг амар тайвныг ирж байгаа явах юм бол үнэн хэрэгтэй чи амиа үүгээрээ алдаж байгаа юм шүү гэдэг утгаар нь Есүс Христ тус үгийг биднэрт маш тодорхой өгүүлсэн байна. 10 жилд байхдаа 10 жилийн 9 дугаар ангийн сурагч ахуй насандаа, өсвөр насандаа миний хувьд анх сайн мэдээ сонсож Христийн цуглаанд хүрэлцэн ирсэн байдаг. Тэгээд нэгэн удаа би цуглаан руу бүтэн сая өдөр гэрээсээ гараад явж байхдаа их сургуулийн автобусны буудлын дээр авга ахыхаа нэг найзтай таардгийн. Тэгээд авга ахын маань найз надаас за дүүхүү хаа хурж яваа юм бэ гэж надаас асуусан. Тэр үед би цуглаан руу явж байна, сүм рүү явж байна гэж үнэндээ би хэлж чадаагүй. Яагаад гэвэл би ичсэн. Тэгээд би шинхэн итгэгч байсан. Ийм тохиолдолд би хэрхэн итгэлээ гэрчилж, хэрхэн одоо би Христийг одоо гэрчлэн мөн ичих шаардлагагүй, айх шаардлагагүй гэдгийг би хараахан сураагүй байсан учраас би Христийн сүм рүү явж байна гэж хэлхээсээ айж, ичиж, имээж тэгээ буруу юм хийсэн юм шиг нэг талаар ичих хэрэггүй, айх хэрэггүй юмнаас айж би зүгээр ийшээ юмд явж байна гэж хэлээд өнгөрч яснаа одоо хэр би тодхон сандгийн. Дараа нь бас ангийнхаа 10 дугаар ангид байхдаа ангийнхаа хамт суудаг ширээнийхээ найз бандад Есүсийн тухай сайн мэдээг хуваалцаа. Түүнийг би цуглаандаа дагуулж очиж исэн. Тэгээ нэг өдөр манай ангийн сахилгагүй банд нар атманууд бүгдээрээ нийлээд бараг 5 6-аа нийлээд битэрийн ширийг тойр зогсоод тэгээд манай найзыг нөгөө цуглаанд явж байгаа гэдээ сонсцсон. Харин намайг үнэндээ цуглаанд төрүүлж явсан, найзыгаа цуглаанд дагуулж очсон гэдгийг тэд нар мэдээгүй байж л дээ. Тэгээ найзын минь бүгдээрээ тойроо битэрийг тойроод тэгээ чи Христийн цуглаанд явт юм уу? Танаа Есүс чи ингэдэм үү, тэгдэм үү гэж ирээл баахан доромжлол найзын маань одоо хідэн талаас нь одоо гутаанд доромжилж ирснийг одоо бол би сандгийн. Тэгээд найз маань одоо надтай адилхан шар хүүхэд байсан болооч тэр бүр улаагаад бүр хэл хөггүй болж ирснийг би сандгийн. Харин тэр үед би юу хийсэн гэж? Тэр үед би босоод чимээг үг шиг тэр тойргийн дундаас гараад ангиасаа гарч яваад одоо коридорт очоод одоо цонхны тавцан налаад зогсчихэж билээ. Тэгээ би ийм л аимхаа хүүхэд байсан. Одоо би эргээ тэр үеийг эргээ бодохоор хуучны цагаан толгой одоо номон дээр гардаг сүүлд нь байдаг нэг үлгэр байдаг шүү дээ. Хоёр найз ой модонд явж байсан чинь баавга гараад ирдэг. Тэгээ нэг найз нь айснаасаа болоод мод руу авираад гарчдаг. Харин нөгөө найз нь доошоо хараад хөвтдөг. Тэгээ баавга ирээд нөгөө хөвтөж байгаа найзыг нь чихийг үнэрлчээд яваад өгсөн. Тэгээ яваад өгсөний дараа нөгөө модон дээр авирсан нэг нь бууж ирээд баавга чамд сая юу гэж шивнсэн бэ гэсэн чинь найзгаа хэрэгтэй үед нь хаяад зогтдаг. Гөөмөн ч одоо сайн найзтай юм даа чи гэж баавга надад хэллээ гэж өгөөцсөн утгаар нь хэлж исэн. Тэгэхэд тэр мод руу одоо найзгаа хайж авирж гарсан тэр одоо хүүхдийн хувьд бол одоо их л иччихсэн баг. Би яг л тийм байдалтай Христийн нэрээс болж ичиж нэг найзгаа ганцаарныг нь хаяад явсандаа гэж тухайн үедээ бол би бас бодож иж билээ. Харин тэр үеэс хойш олон жил өнгөрчээ. Өнөөдрийг хүртэл Есүс Христийн нэрээс би ичих ёсгүй юм байна. Энэ Есүс Христийн үгнээс би ичих ёсгүй юм байна. Энэ үгийг би ичгүүгээр, энэ сайн мэдээг би ичгүүгээр би тунхлах ёстой юм байна. Мэргэн ухаан дотор цагийг зөв үнэлэн хэрсүү байж хүмүүст энэ үгийг би тунхлах ёстой юм байна. Би түүнд итгэгч гэдгээрээ түүгээр нүглээ уучлуулж, түүний дотор, үнэн дотор тэг зөв эрүүл амьдралаар амьдарж байгаа гэдгээсээ болж би ичих биш, би харин ч бахархаж явах ёстой юм байна гэдгийг би ойлгож олон удаа хүмүүс намайг чи юу хийдэг вэ? Хаашаа явж байгаа вэ? Юуны төлөө чи ажиллаж амьдардаг вэ гэж асуухад нь би Христийн төлөө явдаг. Би Христэд итгэгч мөн. Би сайн мэдээний төлөө дуудагдсан. Би цуглаанд явдаг. Би итгэгч хүн учраас
би ингэн эсвэл ингэхгүй гэдэг байдлаар олон ч удаа би одоо үл итгэгч нартай нүүр толох үедээ нүүр толж Христийн одоо нэрийн төлөө гэрчлэн өнөөдрийг хүртэл явж байгаа да. Бурхны нэгүсэлд бас талархдаг. Бидний хинч одоо Христэд итгээд одоо өсөлтийн замаар явдаг. Өсөж явах явцдаа бид олон алдаа гаргадаг. Тэр болгоныг Бурхан уучладаг мэдээж өршөөдөг. Бид чин сэтгэлээсээ гимшин, буруугаа ухамсарлан эзний өмнө тэр зөв замаар явахыг хичээн түн залбирах үед эзэн бидний сул дорой байдлыг харж энэрч өрөвдөн өршөөж бидэнд шинэ хүчийг өгж биднийг зоригжуулан бидний алдааг засан магадгүй засагдах хүртэл мөн Бурхан биднийг нэгүслээрээ хучин хайраараа дэмнэн өнөөдрийг хүртэл биднийг итгэлийн амьдралаар амьдруулдаг билээ. Тийм учраас ахын дүүсээ өнөөдөр би та бүгдийг уриалж байна. Хэрвээ та Христ итгэгч бол би таныг жинхэнэ дагалдагч байгаарай гэж ятгамаар байна. Жинхэнэ дагалдагч гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл загалмайгаа үүрээд Христийг дагдаг хүнийг хэлдэг юм а гэдгийг би хэлмээр байна. Тэгвэл загалмайгаа үүрээд Христийг дагдаг жинхэнэ дагалдагч чинь ямар байх ёстой юм бэ гэвэл ямар нэгэн модон загалмай үүрээд хүний нүдэн дээр годомжин даглахын нэр биш. Харин Христих гэдэг энэ нэрээсээ ичхгүй байж Христийн үгээс үл ичин энэ сайн мэдээг тунхаглан энэ замаар эцсээ хүртэл ямар ч эрсдэлийг үүрсэн бай, ямар ч зовлон бэрхшээлтэй нүүр тулсан бай, эзэнд итгэсэн итгэлээрээ залбирлаараа энэ л үгийнхаа дагуу энэ л нэрээ тэн энэ л эзэн Есүс Христийн нэгүсэл дор амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл алхаж явах. Энэ л амьдралыг жинхэнэ загалмайгаа үүрсэн Христийн дагалдагчийн амьдрал гэж хэлдэг юм аа. Цаашаа унших юм бол Төгсгөлийн 27 дугаар ишлэл дээр гэвч үннээр би та нарт хэлье. Энд зогсогчдын зарим нь Бурхны хаанчлалыг харах хүртлээр үхлийг амсахгүй гэж айлдваа гэж Иесус хэлсэн байна. Тэгэхээр мэдээж хүн болгон итгэлээсээ болоод хавчигдал үхээд идэх юм биш. Энэ хороо дээр өнөөдөр итгэлээсээ болж алуулсан. Үнэхээр одоо амиараа Христийг гэрчлэн одоо мартюр болж одоо амиа зориулсан одоо олон мянган Христ итгэгч нар байдаг. Мөн одоо хэрн Христ итгэгч боловч тийм хүчтэй хавчлагын дотор амьдрахгүй байгаа нэг хэсэг ч гэсэн бас байгаа. Манай Монгол улсын хувьд бол одоо нийтийн дунд одоо Христ итгэгчдийг ингэж олноороо эсэргүүцсэн одоо хавчин гадуурхах үзэгдэл бол харьцангуй бага байдаг. Харьцангуй хүний эрх одоо эрх чөлөөг бол бас дээдэлдэг ийм ардчилсан улсад өнөөдөр бид нар хамтдаа амьдарч байгаа. Бид үүнийг бүгдээрээ сайн мэднэ. Мөн гадаадад амьдарч байгаа монголчууд ч гэсэн ялгаагүй одоо хүний эрх одоо итгэл үнэмшлийг одоо дээдэн хүндэлдэг ийм л нийгэмд бид нар бүгдээрээ одоо тархан сойршин ажиллаж амьдарч байна шүү дээ. Тийм учраас яг энэ 1-р зууны үед байсан Христийн одоо анхны чуулгануудад тохиолдож исэн тэр аимшигтай хавчлага олноор нь барьж аваа шоронд хийдэг одоо алж хаддаг ийм хавчлагыг бол хараахан Монгол итгэгч нар бидний хувьд бол амсаагүй байна. Мэдээж дэлхийн нөгөө болонд одоо исламын шашинт ард түмнүүдийн донд бол Христ итгэлээсээ болж маш одоо аимшигтай зодуур яргалал тамлалыг эдэлж шорон оронд орж хүчирхийлэлд өртөж аваа мянган итгэгч нар бол мэдээж байдаг. Бид тэднийхээ төлөө залбирч тэд маань загалмайгаа өөрийн эцсийг хүртэл Христийг дагсаар авахын төлөө бид залбирч оромшуулж явах ёстой. Харин бидэнд өнөөдөр хүчтэй хавчлага байхгүй байна гэд бид Христэд итгэх итгэлийн амьдралаа сулруулж болохгүй маа. Нэг талаар эзний ивэл эзний нэгүсэл мөн. Гэхдээ гэр бүлийн хүрээнд, найз нөхдийн төвшөнд эсвэл одоо хамт ажилладаг баг хамт олонны төвшөнд тодорхой хэмжээнд бид Христ итгэлээсээ болж доромжлогдох, гадуурхагдах, ад үзэгдэх тохиолдол магадгүй одоо хил амаар хилүүлэх тохиолдол ч гэсэн бидэнд байдаг. Гэхдээ энэ бол яг үнэндээ амиа зориулсан одоо тэр хавчлагын хажууд бол үнэндээ юу ч биш шүү дээ. Тийм учраас одоо Монгол итгэгч нараа би та бүгдийг урамшуулан зоригжуулж байна. Бүгдээрээ үнэхээр эзнээс өгөгдсөн энэ өрөөлтөй цаг үед эзний нэрийг дуудан, түүний нэрийг алдаршуулан гим нүглийн эсрэг тэмцэн эзний хүсэл, эзний үгэнд бүгдээрээ дуулууртай байж итгэлийн амьдралаар хамтдаа Есүс Христийн дуулууртай зарцаар байцгаая. Өнөөдөр бидний үүрч байгаа загалмаа яг үнэндээ тэмч хүнд биш байгаа шүү дээ. Мэдээж бид гим нүглийн сорилттой тэмцэнэ гэдэг бол маш хүнд байдаг. Энэ бол үнэхэрийн амаргүй, тийм ээ. Гэхдээ эзэн бидэнд тусалдаг. Эзэн бидэнд амар тайвныг өгдөг. Эзэн биднийг ивэдэг. Эзэн биднийг өрөөдөг байгаа. Тийм учраас энэ замаар явхад эзэн биднийг үргэлж ивэх болно. Тийм ч учраас төгсгөлийн ишлэлдэр
бүгд үхээд үхэх юм бишээ. Бүгд загалмаагаа үүрээд ингээд одоо юу гэдгийг яргалал, тамлал, үхлийг амсдаг юм бишээ. Та нарын зарим нь Бурхны хаанчлал эртэл үхэхгүй гэж бас хэлсэн байгаа шүү дээ. Тийм учраас магадгүй эзэн Есүс Христ энэ дэлхий дээр хоёр дахь удаага ирэх хүртэл энэ дэлхий дээр эзэн яруу алдраа дуурсхан Тэнгэр элч нарын хамт Бурхан эцгийнхээ өмнө үнэхээр алдар суугаа мандуулан энэ дэлхий дээр ирэхийн цагт тэр хүртэл бид одоо үхлийг амсахгүй ч юм бэлүү. Бид тэр аимшигтай хавчлага зовлон амсахгүй ч юм бэлүү. Тийм болохоор бид Бурхандаа талархаж эзнийгээ магтан энэ цаг үеийг үнэлж хүндлэн тех тусмаа Христийн үгэнд доолгортой байж Христийн үгийн дагуу хамтдаа урагшаа алхацгаая гэж би та бүгдээгээ урамшуулан зоригж болохыг хүсэж байна. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Монголд мэдээгээр гарч ирсэн маш олон нийтийн сувгуудаар бол гарч ирсэн санаж байна. Афганистанд солонгосын одоо Христ итгэгч нар одоо сайн мэдээ тарааж ядуust тусалж явж байгаад талибанчуудад олзлогдоод за тэгээд тэднийг одоо ахалж явсан пастрын толгоонд нь буу тулгаад чи 1 минутын туршид Библийг одоо бид нар бичлэг хийн тэгээ Библийг чи ураад Есүс Христ бол одоо худлаа үнэн бишээ, Библи бол худлаа үнэн бишээ гэж чи хэлээд одоо бичлэг хийнэ. Чи хэрвээ ингэх юм бол одоо чамайг болон чиний багийнхныг би сулж явуулъя гэж одоо хэлсэн байдаг тэд нар. Тэгэхэд тэр пастор бол үгүй гэж хэлээд одоо харамсалтаар бол одоо амиа зориулж алуулсан ба. За тэгээд тэр багийнхнаас зарим нь бол үхсэн, зарим нь бол амьд мэд бол аврагдаж гарсан байдгаа. Тэгэхээр Христийн алдрын төлөө хавчигдах, Христийн алдрын төлөө загалмаагаа үүрэх ийм цаг үе бас байна. Тэгэхээр бүгдээрээ ямар ч үед, ямар ч тохиолдолд Есүс бол бидний эзэн. Түүний замаар бид хинээс ч ичхгүйгээр, хинээс ч айхгүйгээр явах ёстой гэдгийг би өнөөдөр та бүхэнд одоо ятхан урамшуулахыг хүсэж байна. Нэг зүйлийг би бас та бүгдийг анхаараасаа гэж хүсэж байна. Манай монголчуудын дунд нэг тийм одоо нэг хандлага байдаг шүү дээ. Би хаач хэлнэ гэж, тий. Би хүнд ч хэлнэ гэж. Хинээс ч ичхгүй гэж. Яагаад гэвэл би үннийг ярьж байгаа гэдэг. За иймэрхүү маягаар манай Христ итгэгч нар одоо сайн мэдээгээ тараахтаа хитрхи одоо улааран дайрч давшлах тохиолдол одоо хүмүүст гэр бүлийнхандаа одоо бусад үл итгэгч хүмүүс рүү иймэрхүү хандлагыг бол үзүүлэх тохиолдол байдаг. Эннээс мань болоод маш олон одоо Христийн сайн мэдээг мэдгүй хүмүүс одоо зөв ойлголт авахын оронд Христ итгэгч нараас заримдаа айх, Христийн сайн мэдээ хүнийг юм амар улаан галзуу болгочт юм байна. Бурхан минь зүгээр эднээс л хол бай гэдэг ийм хит одоо гажууд ойлголтыг өгөх тохиолдол байдаг. Тийм болохоор бид нар Христээс ичхгүй гэдэг нь бид мэрэгэн ухаангүйгээр сайн мэдээний төлөө явна гэсэн утгатай биш ээ. Христийн үгээс ичхгүй гэдэг нь бид хаана хинтээ яаж ярихаа мэдхгүйгээр Христийн нэрийг олонний дунд гутамшиг болгохын нэр бас биш юм аа. Тийм учраас итгэгч бид нар бусдад Христийн нэрийг, эзэн Есүс Христийнхаа нэрийг гэрчилж түүний амийн үг болох сайн мэдээг үр дүнтэй гэрчлэн харуулахын тулд бид хизээ, хинд, хаана, яаж, ямар арга замаар хүргэх тэр мэрэгэн ухааныг бид эзнээс үргэлж залбирч харин эзэн боломжийг өгсөн тэр цаг үед нь бид ухаалаг арга замаар бид дөлгөөн сүнсээр бид давсалж амт оруулсан мэт одоо амттай үгсээр эзний сайн мэдээг мэрэгэн ухаан дотор монголчуудынхаа ахуй соёл тэдний сэтгэлгээнд тааруулан тунхаглаж эзэн Есүсийнхаа нэрийг гэрчлэн алдаршуулж явах нь туйлын чухал юм аа. Энэ өдрүүд бол монголчуудын цагаан сарын өдрүүд болж байна. Цагаан сар гэдэг бол сарны тооллоор одоо шинэ он гарч байгаа явдал. Энэ бол манай монголчуудын гайхалтай сайхан уламжлал. Тэмч учраас бид Монгол үндэстэн гэдгээрээ бахархдаг. Тэмч учраас бид Монгол ард түмнийхээ нэгэн адил Монгол хүн юм чинь бид нар цагаан сараа тэмдэглэж өргөн олонтойгоо одоо золгож одоо айл хотлороо одоо шинэ оноо одоо хаврын тэргүүн сарыг бид нар хамтдаа өгтдөг шүү дээ. Ийм үед та бүхэн манаас мэрэгэн ухаантай байж эзний нэрийг алдаршуулаарай. Магадгүй хэн нэгэн таныг Христ итгэгч хүн цагаан сар тэмдэглэдэг юм уу гэж асууж аж магадгүй. Учир нь манай монголчуудын дунд цагаан сар гэдэг нь буддын шашны баяр юм шиг ойлголттой болчихсон нэг хэсэг хүмүүс бол байдаг шүү дээ. Харин би монгол хүн, би Христ итгэгч, би Монголынхон ёс уламжлалыг хүндлэн дагж байна. Мэдээж би эзний үгнээс би ичхгүй, би эзнээсээ ичхгүй, би эзнийгээ ямар ч үед, ямар цагт
дагж түүний нэрийг алдаршуулж түүний нэрийг би нэг номерт өөрийнхөө амьдралын эрхэм үнэт зүйлээ болгон яваа гэдгийг зан хандлага, үг яриа, гэрчлэл аливаа үйлдэлээрээ та бүхэн маань гэрчлэн харуулаарай гэж та бүгдээ би ятхан урамшуулахыг хүсэж байна. Ингээд эзний ивэл та бүгдийн дээр бэлхэн дүүрэн баах болтугай. Бүгдээрээ цаг мөчид хамтдаа залбирцгаая. Би та бүгдийн төлөө залбирч өгөхийг хүсэж байна. Гайхамшигтай Юр усын Тэнгэрлэг эцэг минь, тандаа баярлалаа. Итгэлийн ах эгч дүүс нартаа таны хаанчлалын төлөө таны үгэнд суралцахын боломжийг өгсөнд баярлалаа. Таны үг бол таны ивэл юм. Таны үг бол таны бидэнд өгсөн таны удирдамж юм. Таны мэрэгэн ухаан юм. Бидний хүч чадал юм. Тиймээс та үгээрээ биднийг дүүргэн өөрийнхөө хүсэл дотор биднийг удирдан дагуулаач гэж гуйж байна. Яг энэ цаг мөчид энэ номлолыг минь сонсон эзний оршихуй дотор таны нэрийг дуудан танд чин сэтгэлээс мөргөл хүндлэлийг өргөн таны үгээс суралцсан сууж байгаа бүх ах эгч дүүс нарыг минь та ивэх болтугай. Монгол түмнийг минь та өрөөх болтугай. Хотол түмнэн дээр минь таны нэгүсэл, өршөөл, эдгэрэл, чөлөөлөлт ирж таны нэр ариунаар дурсагдан таны хаанчлал тэдний минь дунд биелэх болтугай. Үүний тулд та биднийг хэрэглээрэй. Үүний тулд бид ямар ч үед жинхэнэ загалмаагаа үүрсэн таны дагалдагчд гэдгээ өөрсдийнхөө ажил, амьдрал, үүс, үр жимсээрээ бид харуулж чадхад минь туслаарай гэж танаас гуйж байна. Тандаа баярлалаа. Энд байгаа эдгэрэл хэрэгтэй хүмүүст нь та эдгэрлийг өгөөч. Яг одоо ариун сүнс та хүрээч. Энд урам зориг хэрэгтэй байгаа нэгэнд нь та урам зориг, хүч чадлыг өгөөч. Мэргэн ухаан хэрэгтэй байгаа нэгэнд нь та мэргэн ухааныг өгөөч. Эзэн минь хангалт таны удирдамж хэрэгтэй байгаа нэгэнд нь та өөрийнхөө удирдамжийг өгч тэдний гайхамшигтай зүйлсүүдээр та хангаж өгөөч гэж танаас залбирч байна. Тандаа баярлалаа. Тандаа талархан аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуй ярьлаа. Аамен. Баярлалаа та бүхэнд.